Би биологч мэргэжилтэй Монгол Улсын их сургууль төгссөн. Энэ аж ахуй бол өөрөө бас нэлээд тийм байгалыг одоо хүн өөрөө удирдах бий болгож байгаа. Монголын эрс тис хүйтэнд одоо халуун дулаан орны цагуурыг бий болгож ингэж ажиллаж байгаа учраас бас их сонирхолтой юм аж ахуй. Энэ нөгөө түрүүний бидний ярьсан тариан сүрэл дээр ургасан мөг байна. Ингээд ийм одоо саунд мөгний хөрс үрийг бэлтгэхэд тэгээд хүмүүст энэ одоо энэ утгыг тарааж өгнө гэсэн үг. Тэгээд хүмүүс аваад одоо өөрийнхөө гэрийн ойролцоо ингээ мөг тарьж болно ингээд. Үнэхээр биднэрт давуу тал байгаа. Цаашид Монголын хөрсөн тарьсан ногоо жимс дэлхийд 1 номер өрсөлдөх тийм боломж. Дөнгөж төгссөн одоо 23 настай залуу тэр үед азар олон улсын пионерын найрамд лагер гэдэгт одоо сургууль байгуулагдаад би багшаар очиж ирсэн. Цэдэнбал даргын гэргийн одоо Анастасия Ивановна Филатова гэж хүн байсан. Бид нар Ажаа маама гэж дууддаг. Тэр хүн бол багшаас гадна ямар ажил хариуцуулсан гэхээр цэцгийн теплицийг чи өнөөдрөөс эхлээ хариуцнаа. Чи Монгол орны төрийн одоо өндөр дээд хэмжээний зочинд ухтж барьдаг тэр цэцгийн баглааны цэцгийг тарих хэрэгтэй гэдэг найрамд туслангийн дулааны станцын хажууд нэг тийм шилэн теплиц надад хүлээлгэж өгсөн. Тэр хүний одоо надад одоо тавьсан шаардлага миний өнөөдрийн одоо амьдралын нэг утга учир болоод явж байгаа. Намайг Алтан цацралт гэдэг Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн байна. За одоо та бүхэнд би энэ Шувуун фабрик дахь Асрал агропаркийн өвлийн хүлэмжнээс мэдчилж байна.